За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Та бүхэнтэйгээ эргэн уулзж байгаадаа маш их баяртай байна. Зуны амралт одоо намрын амралт гэд 2 сар Globus подкаст завсарлага хийсэн байгаа. Ингээд эргээд уулзж байгаадаа маш их баяртай байж байна. Ингэж бодож байсан. Ер нь цагийн байдал нэг насгдорчин хуучин хүүгээд зохиол өгдөг штэ тий. Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо босоочлоо. Тэр санаанд орж исэн. Тэгэхээр ер нь дэлхийн нэг тийм ороо босоо чимшиг тийм байдал байгаа үед манай Батлан хамгаалах яамнаас одоо зөвшөөрөл аваад за сайн байна. Манай өнөөдрийн зочин Саяан нэмийн жаргал сайхан гэж зочин өргөдөж оролцсон байжсэн. Холбооны бүгд хамт Герман улсын холбооны зэвсэгт хүчний удирдлагын актемд сурч төгсөөд Монголд ажиллаж байгаа юм одоо Монгол улсын зэвсэгт хүчний офицер хурандаа хүн байж байгаа. За жагаа би ингэж бодлоо. Зочдтой бас үнэнгээ хэлээд бид хоёр бол хуучны танилуд гэдгээ хэлээд тэгээ хуучны танил найзууд одоо чи гэд ингээ ярьдаг байсан. Гэтэл таны цолыг ч бодсон би чи гэд ярих гэсэн ерөөсөө нэг л эвгүй болчиход байна. Тэгэхээр хоёул яаж ярилцах вэ? Болно. Та гэхүү яаж ярилцах вэ? Чи гэсэн дээр ярилцчихё тий. За. Өөрөө эртний найзууд юм чинь. Эртний найзууд юм чинь дээр гайвуулж бодож байна. За ингээд хурандаагийнхаа зөвшөөрлөөр чи гэд ингээд ярилцахаар боллоо. За тэгээд сайхан намарч байна уу жагаа Монголд амьдрал ямар вэ? Сайхан намарч байна. Монголд сайхан намар болоод хичээл сургалт эхэлсэн хүмүүстээ өнөөхөө амарт хийгээд ингээд удахгүй үйл болно. Тэгэхээр одоо өөрөөсөө одоо амьдралынхаа одоо энэ төвшөлд ороод одоо ингээд ажил төрлөختөө явцгаагаад ингээд сайхан байна. Жагаа тэгэд хоёул ингэж бодлоо. Хамгийн анх чамайг 2007 онд Койлн хотын ойролцоо байдаг Хюрст гээд хотод Бундсшпрахен амт буюу холбооны хэлний алба гэж байдаг тийм холбооны хэлний албаны төвн байдаг. Тэнд ирсэн байх үед нь хоёулаа танилцж байсан. Тэгэхээр тэр түүхээс нь эхлэе гэж бодлоо. Энэ ямар учиртай сургалтанд ирсэн байв? Ямар амжилт гаргасан хүмүүс маань одоо Батлан хамгаалах яамны шугамар ирдэг юм бол энэ талаар яриад эхлэх хоёулаа. Энэ Батлан салбарын хоёр улсын Батлан хамгаалах салбарын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бол Монгол улсын зэвсэгт хүчний офицер ахлагч цэргийн алба агчид бол Герман улсад бол суралцдаг байгаа. За энэ хоёр улсын хамтын ажиллагааны цэргийн хамтын ажиллагааны хүрээнд Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд бол миний бол тухайн үед бол 2007 онд бол холбооны бүгдийн хамт Герман улсын саяны хэлсэн үндсүүрийн гадаад хэлний сургалтын төвд бол 4 сарын хугацаатай бол Герман хэлний сургалтанд хамрагдсан байгаа. 1990-ад оны ихэнх үеэс бол Монгол улс холбооны бүгдийн хамт Герман улсын Батлан хамгаалах салбарын хоорондын хамтын ажиллагаа бол эхэлсэн байдаг. За ингээд 90 оны ихэнх үеэс эхлээд бол Монгол улсын зэвсэгчний офицер ахлагч нар бол төр бүрийн одоо цэргийн сургалтанд бол хамрагддаг. Ийм уламжлалтай. Тэгээд энэ хамрагдсаны өмнө бол эхлээд Монголдо бол өөрийн хүсэлт за сонгон шалгалтын нөхцлөөр бол одоогийн үндэсний Батлан хамгаалахын их сурвал за тухайн үед одоо миний сурж авах үед бол цэргийн сурвал гэж байсан. Энэ сурвал бол Герман хэлний дамжаануудаа бол суралцаад за тэгээд шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд бол саяны хэлсэн хэлний сургалтын төв дээр очиод 3-аас 9 сарын хугацаатай бол хэдний бэлтгэлд хамрагдаад ингээд шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд цаашдаа өөрийн тэр ямар сургууль дамжаанд ицсэн байна тэр сургалтанд бол хамрагддаг байна. Энэ зарчмаар л одоо энэ 2007 онд бол анхлан одоо холбооны бүгдийн хамтын мост бол суралцахаар хөл тавьсан байна. За тэгээд хамгийн анх удаа ирсэн гэхээр Герман орн тухайн үед сонин содонд харагдуу нүдэнд нь ер нь хамгийн түрүүнд туссан юм нь юу байж байгаа бол тэгээд Бундсшпрахен амт буюу энэ холбооны хэлний төв дээр маань маш олон орны хүмүүс ирж одоо нэг казармд гэж хэлэх юм да тийм ээ өөнөрөө ингэж амьдардаг сургалтандаа сурдаг энэ байдал нь ер нь ямар байсан хамгийн ихний үед одоо гинт маш олон орны хүмүүстэй хамт амьдрах болсон байна шүү дээ. За мэдээж бол бүх юм шинэлэг сонирмэл байх уу? Чинь урд нь одоо та монголчуудгаа зөв одоо
ажиллаж амьдарч одоо суралцж байсан одоо дэлхийн олон орноос ирсэн одоо өнцөг бүлмөрөөс ирсэн одоо цэргийн албаагчтай одоо гадныханд одоо цуг одоо нэг ангид ороод тэгээд Герман хэлийг суралцаад тэгээд ердөөсөө үндсэндээ бол тэднэртэй харьцах хэлмэн бол Герман хэл учраас бол ердөөсөө их л сонирн байсан юм бол тийм бүх юм одоо хэлний бэрхшээл гэдэг хамгийн гол нь харилцааны юмрууд хэл тэгэхээр бол мэдээж хэл бас тодорхой одоо бас тийм доогуур төвшөнд байгаа хүмүүс одоо нэг төвшний хүмүүс тэгээд одоо хоорондоо ойлголцох за мөн одоо бусад одоо амьдралын хвшил өдөртмийн амьдралын хвшил болсон одоо зүйлд одоо суралцах дасах гэдэг одоо мэдээж одоо бас тухайн эхний одоо нэг 14-өөс сарын хугацаанд бол энэ бол бас л итгэхгүй чадахгүй одоо ойлгохгүй юм бол нилээ хийсэн. Тэгээд энэ нь бас явандаа одоо тэгээд одоо багаагаар одоо тухайн орчин нөхцөлтэй басаад танилцаад бас өдөр иргэцсэн одоо хэлний мэдлэг дэвшлээд одоо гээд бас тийм байдал одоо гадаад сурж явж байгаа хүмүүс ямар зовлон бэрхшээлд болдгоо тэрнтэй л адилхан гэсэн яг тэр замаар л явсан байгаа. Яг уу бидэнд нэг дөхүү юм бол өдсөө яг нэг мэргэжлийн хүмүүс улсын одоо 40-70 баадаг цэргийн мэргэжлийн хүмүүс ч энүүгээр бас ойлголцох амархан. Ягаад тэгэхээр бидний одоо ердөө хэрэгэлдэг арга ажиллагаанд өөр болохоос шүмцэндээ бол нэг л юмд суралцж исэн тийм хүмүүс суралцдаг тийм хүмүүс учраас бол энэ бол бас цэргийн хүмүүс одоо бие биенийг бас ойлгох төхөн байдаг. Энэ нь бол бас их тухайн үед дэргээ хотод бол их амар байсан юм болов. Мэдээж өөр төрлийн өөр мэргэжлийн босрлын одоо ажил албаны хүмүүс байсан бол бас ойлголцоход бас хүндрэлтэй л байсан бахлаа гэж одоо ингээ дэргээ хот санаад бол тэгж бодогддгийн. За мэдээж одоо 90 оны эхнээс эхэлсэн би 2007 онд очсон гэхээр одоо 10 гаруй жил одоо тэнд өртний одоо офицерууд ахлагч нар одоо цэргийн албаагчд очсон учраас Монголоос явах юм бол мэдээлэлтэй байсан. Эндсэндээ бол урд нь сураа төгсөөд ирсэн одоо офицерууд цэргийн албаагч нар бол багш нар бол өцөл эндсэндээ бол зааварчлал бол нэлийн сайн өгдөг, ойлголттой байдаг, ийм газар очих юм байна. За ийм одоо хөтөлбөр төлөвөөр явах юм байна гэдэг. Энэхүү талаар одоо нэлийн сайн мэдээлэлтэй байсан учраас бол зөвхөн өөрөө одоо хичээлдээ шамдах, шалгалтандаа сайн үзүүлэх тэмэл зөвлөгөөд бол тавьж суралцсан байна. Сая жага ярианыхаа дундуур чи бусдын адил одоо гадаад орныг зорьсон бусдын адил зовлон бэрхшээл байлгүй яах вэ гэдгийг лээ. Тэгэхээр цаанаас нь бүх юм зохион байгуулалттай нэг дор мэрэгжил нэгтэй хүмүүстэй одоо тийм хамгаалалттай газар ирж ин зовлон бэрхшээл гэхээр тэр зовлон бэрхшээлийн доотлолт нь юу орсон байх вэ? Юу бодож тэр зовлон бэрхшээл гээд юу чиний зовлон бэрхшээлээсэн бол тэр үед? Ерөнхий юу бол юу л да байр хоол одоо цаанаасаа боловч одоо нийгэмд яг л ямар одоо бусдаа хүмүүс яаж яаж нийгэмд одоо орж ийн яг тэр түвшинд л оролцоод явдаг. Өөртөө гарч худалдаа хийн хотоор явна. За бас одоо хэрэгцээ өөрийн хэрэгцээний юм одоо юу ааж хүмүүсний болон ахуйн хэрэгцээ юмдыг худалдаж авахаас хулаад ингээл энэ дээр бол одоо буруу зүрх юм худалдаж авах одоо үнийн хувьд одоо буруу ойлгох гэл ингээл ийм асуудлууд байна. Мэдээж бас энэ артаа амьдралтай эхнэр хүүхдтэй аав ээжтэй хүмүүстээ тэднийгээ санаа бас одоо хичээл юм бас ойлгохгүй бас тэгэж тэндээ жоохон одоо стрессдэх бухимдах тэгээд одоо ингээл миний амьдрал тохиолдог асуудлууд одоо тохиолдоход одоо тэрнийг бас хол байдаг тэр болгон одоо бас тухайн үед бол одоо яг одоогийн шиг одоо ийм харилцаа бол бас тийм сайн байгаагүй зөвхөн нэг утсаар Монгол руу холбоонд авдаг ийм байдалтай байсан учраас л бас энэ сэтгэл зовлон бэрхшээл гэж бас хэлсэн л дээ. Яг хоо энгийн одоо өөрийнхөө юуг бүх юмаа өөрөө дагаад явж байгаа бусад одоо хүмүүстэй харьцуулахад харьцангуй гайгүй. Тэгээд үндсэндээ бол бас бид нэр цэргийн хүмүүс тэр болгоны нэг тийм одоо бас энэ одоо
шантрах юм уу бууж өгөх тийм тохиолдол бол баг гардаг. Тэгтээ бол хүний амьдрал тохиолдог асуудал тэр суралцах хугацаанд тохиолдог учраас одоо тэнд бас тухайн хүмүүс маань одоо сэтгэл зүгээ бүх юм одоо эндээс хэдийгээр бэлдэж явсан ч гэсэн бас тэр бас нэг хүний амьдрал тохиолдог одоо зовлон бэрхшээлийг л одоо бас бодож одоо хэлсэн байгаа. Энд бол мэдээж одоо хүн болгон дээр бол янз бүр байдаг. За баярлаж байгаа. Сая тэгж цэргийн хүмүүс бол одоо баргийн юмд бууж өгдөггүй гэд тэрийг нь би аягүй сайн ойлгосон. Яаж ойлгосон бэ гэхээр тухайн үед одоо жагагийн тэр сурч исэн хотод манайх амьдардаг байсан. Тийм болохоор одоо жагаатай таарлах юм сайхан боломж таарч бас нэлээд олон бас Монголоос ирсэн хүмүүстэй би ер нь их таардаг байсан. Тэг яаж таардаг байсан бэ гэхээр манай монгол залуучууд их гоё өстэй. Үсээ их гоё зассан Аз явжүүл ерөөсө тэр монгол залуу баг байдаг байсан. Ер нь тэгж ярьдаг байсан шүү дээ бид нар. Мэдхүү чи тэрийг? Тэг ер нь бол анзаард юм лээ. Нэг удаа сүүлд нэг Монголын хэлцүүлэг их гээд тэгээд урд өдөр нь юу асан. Нэг угаасаа хөвшил болцсон гэдэг юм байл л дээ. Бид нар чинь нэг бас ямар нэг тийм одоо арга хэмжээнд авахынхаа өмнө өөрсдөө бие гэлтийг одоо тэгээд одоо өнгөцсөө сайжруулдаг гэдэг. Тэгээд яасан үсээс сулцсан байсан чинь бүгд л одоо хөөх яваад монголчуудын нэг онцлог юм бас ингээд үсээ суултыг бас энд одоо ашиг бүгдлээ өгдөг гээд багш нар бас тийм байдлаар бол бас хандж исэн бас. Тэрийн энд байдаг ганц нэг бүсгүйчүүл нь мэддэг анзаардаг байсан. Манай монголчууд сөрхий шүү залуучууд их гоё үсээ засч явдаг арчаатай гээд ард хударгаач ярьдаг байла жагаа. За тийм бидний хувьд бол тэрдээс яадаг жаргал сайхан гэхээс илүү Монгол улсыг төлөөж явж байгаа Монгол улсын зөвчний цэргийн алба хаагч гэдэг үндслээрээ бол Монгол улсын маань нэр хүнд муугаар яригдчихвээ. Монгол улсын зөвчний нэр хүнд одоо ямар нэгэн байдлаар одоо муу байдлаар одоо гадны хүмүүст ойлгогдчихвээ. Монголын офицер, Монголын зөвчний ахлагч одоо ийм байна, тийм ээ гэсэн ямар нэг шүүмжлэлт өрчгүй гэдэг байдал сэндэрээс л бодсон. Бүхэл одоо тэр өөрсдийнхөө одоо формо дүрмийн дагуу өмсөх одоо өнгөц одоо засуулсан байх гэдэг нь ингээд ихэд л тэр Монгол улсын зөвчний нэр хүндийг одоо өөрөж өгөх юм бол хичээдэг. Тийм ч шаардлага батлан хамгаалах яамнаас явуулж байгаа манай эндээс явуулж байгаа дарга нар бол захиж одоо өөрөг тадрагддаг. За тийм учраас юм. Тэг би сая тоглоом болгоод ингээ эхлээд хэлсэн чинь ер нь тийм даалгавар үе тийм ч дээ. Тэгээд бууж өгдөггүй гэж яагаад хэлсэн бэ гэхээр тухайн үед жагаатай тэгээ бас одоо манай батлан хамгаалах ямаа төлөөлөд Германы Берлин хотод амьдарч байгаа Самка байж байна тийм ээ. Самка хурандаа юу? Хурандаа. Самка манаас хурандаа болсон би тухайн үед хоёулаа хушууч байх үед нь би танилцж байсан санагдаж байна. Тэгээд хоёулаа ийм сайхан амжилт гаргаад эх орныхоо төлөө зүтгэе гэсэн тэр тангарахын дагуу хоёулаа их сайхан одоо ажил мэргэжлэрээ их амжилттай сайн явж байгаа. Манай Монголыг төлөөлсөн Аташи гэж явдаг тийм Самка. Тийм. Аташигийн нэр нь холбооны бүгд тэрнээс байгаа Монгол улс элчин сайдын яамны Аташи. За энэ Аташи мундаг хурандаа манай жагаа хурандаа гэдэг энэ хоёр хурандаатай тухайн үед арай дотн болоод их ер нь их юм сөрхий дайчин зөв хүмүүс санагдчихсан гэд найз шиг нөхрлөөд тэгээ бид тэдний гүүх болдын жагаа чи тэрийг санаж байна уу? Тэгээ би тэр үед бас их маратонд бэлдэж гүйжсэн болохоор өөрийгөө гүйдэг гэж бодоод тойрыг гүүхүү гэд уран татаад нэг нуур тойрч гүйсэн. Чи тэрийг санаж байгаа болов уу? Гэсэн чинь өстө бууж өгдөг хүмүүс гэдэг шиг би өөрийгөө гүйдэг гэж бодоо гүйсэн чинь нөгөө нэг юм шогшиж гүйдэг тэрийг мэдхгүй 5 км нуур тойрч гүйсэн. Би бол өстө хөлдөн ширэгдэх шахаад тэгтээ бас мөчөөгөө өгөхгүй нэг монгол хүний зам байна да. Амьсгаагаа арт тишээ мань нуурж амьсгаадаад бас ичээд байна да. Үеийнхээ хоёр залуутай гүйсэн чинь багтарчих гээд байдаг. Тэгж нэг гүгээд би өстө ахиж гүгөө үнэндээ тэгээд тийм бэлтгэлтэй ирдэг гэж би яагаад бодож тооцоолоогүй юм бол тэгж нэг гүйжсэн. Мэдээж сэргийн хүмүүс болсных бид нар бол биеийн хэлтрийн хувьд бол одоо өөр хүсэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энийд бол одоо өдөр болгон одоо биеийн тэмрийн хичээл одоо босод одоо энэ бие болдроо дэвшлүүлэх тал дээр бол анхаарч ажилтдаг.
Тэгээ цэргийн үний гол одоо үндсэн шалгуурлал бие элдрийн бол шаардлага хангасан байх хэрэгтэй. Тийм учраас бид нар бол одоо Монгол доош тэр гадаад улсад ч тэр суралцаж явж байхдаа тэр өөр гүйцэтгэж байхдаа ч тэр зөвл бие болтроо хөгжүүлдэг. Тэр одоо биеийн тэмний мэдлэгийн гол үндсэн нь бол гүйлт үгээс. Тэгэхээр мэдээж битэр гэлтгүй одоо Монгол сэнсвчний цэргийн албаагч бүгд л одоо гүйлтээр болчих хэлдэг байна. Тэр их бас мартагдчихгүй дурсамж болж надад үлдсэн. Тэгээд өдийг хүртэл ингээд сайхан холбоотой байж байгаад маш их баярлагдаж байгаа да. Самхатайгаа бас холбоотой болсон байж байгаа. За бас нэг сонирхолтой зураг олж харлаа байгаа. Ямар зураг вэ гэхээр холбооны канцлер байсан Фрау Меркель, хатагтай Меркельтэй хамт авсан зураг байж байгаа. За энэ хүн маань бол одоо дэлхийн Forbes сэтгүүл дээр ер нь 4 дахь удаага дэлхийн хамгийн хүчрэг эмэгтэй гэж Фрау Меркелийг тодруулж одоо олон жил одоо их хүчрэг эмэгтэй гэж явсан тийм. Ийм хүнтэй гар барьж уулзна гэдэг бол багийн хүнд олдохгүй тохиолдол. Тэгээ энэ хүчрэг эмэгтэйтэй гар барих тохиолдол хаана тааруу дээрэс нь би өмнө асууж байсан Фрау Меркель ингээ хүнтэй товчхонч бай уулзж ярихдаа ерөнхийдөө өөрөө илүү асуулт асуудаг их сониучтэй. Чамд ямар нэг ярих боломж олдсон уу Фрау Меркельтэй? Ер нь яг ингээд харц тулаад уулзахад бид нар телевизээр хардаг, олон нийтийн сүлжээнээс ингээ хардаг. Яг лайв буюу хажуунаас ингээ харахад юм шиг тийм бас хүмүүс байдаг. Чиний хувьд ер нь ямар сэтгэл үл? Урд нь Герман сурж байхдаа мэдээж одоо Германы төр засгийн бүтэц зохион байгуулалт. За тэгээ одоо тухайн одоо манай ерөнхий сайд тэгээд сайдууд одоо бус одоо юуны тий танилцуулгыг бол танилцж ирсэн угаасаа. Хичээл дээр бол ордог. Тэгээ Герман ёс заншил одоо Герман орны тухай хичээл дээр бол ингээд танилцж байсан. За мэдээж одоо Германд байгаа юм бол одоо канцлерийг хинбэ, ямар хүн бэ гэдэг бол нэлээд сайн судалж одоо мэдсэн байсан. За 2012 онд миний бие одоо Монгол улсын төвчнээ төлөөлөөд за тэнд үүрэг гүйцэтгэх цэргийн баягийг ахлаад болвол Афганистан улсад бол үүрэг гүйцэтгэж байсан. За 2013 оны 4 сар шиг санаж байна. 4 сар шиг байна. Хатагтай Меркель Афганистан улсад үүрэг гүйцэтгэж Герман улсын цэргүүд болон Герман улсын цэргүүдтэй хамтарч үүрэг гүйцэтгэж байгаа гадны улсуудын цэргийн албаагчтай уулзах ийм зорилгоор бол Афганистан улсад бол зочилж ирсэн байгаа. Цэргийн баазад бол зочилж ирсэн. За тэрүүд бол улс улсуудын одоо цэргийн албаагчдыг ахлсан бүрэлдэхүүнийг бол хүлээж авч уулзсан. Тэрүүд бол хатагтай Меркельтэй бол уулзаж гар барих тийм завшааг олдсон. За би бол хатагтай Меркельтэй бол германаар ирсэн. За бусад улсын цэргийн албаагчд бол мэдээж англиар ярьж ирсэн. Тэгээ германаар ирэнгуут тухайн гайхсан. Монгол хүн тэгээ герман хэлээр ярьж ийн Монголын офицер одоо тэгээд бас нэлээ хэдийн юм адаас тодруулж асуусан. Үндсэндээ Монгол цэргүүд одоо энд герман цэргүүдтэй хамтарч үүрэг гүйцэж байгаа нь ямар хувь байна? За та нэгт одоо үүрэг гүйцэтгэлд сайн уу? Монгол улсаар сони юу байна? За тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дөржийн нэрийг дурдаад би Элбэг Дөрж ерөнхийлөгчтэй сайн харилцаатай. Элбэг Дөрж ерөнхийлөгч бол бас их мундаг хүн шүү гэж надад бол хэлж ийсэн. Тэгээ ингээ ярилцахад бол бас надад бас Монгол улсын зөрчнээр бол бахархах ийм сайхан завшаан бол олдсон. Тэгээ тухайн үед одоо яг одоо тэр зургийг бол Германы зурагч нь аваад тэгээ сүүлд нь бол надад бол бэлгэлж ийсэн. Би зураг угаснаа бол тухайн үед бол бас анзаараагүй. Дээж дотроо хэмжээгээр бас тийм өндөр хэмжээний үнэтэй гар барьж ирэлцэн тул сандардаг юм байлээ. Барьж штэ би эх орноо төлөөлөөд гээд сая дунд нь ер нь их сонсогдчихлоо. Ямар мэдрэмж өгдөг бол тийм. За мэдээж одоо Константин улс тухайн үед бол одоо
НАТО-гийн ажиллагаа явагдаж байсан дэлхийн халуун цэг тэгээд энд дэж НАТО-гийн тэргүүлсэн олон үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаа гэдэг нэртэй ийм ажиллагаанд бол Монгол Улсын зөвшөөрөгчний цэргийн албан агчлал Германы зөвшөөрөгчөнтэй хамтарч бол одоо Афганистаны хойд хэсэгт бол найрлах баазад бол үүрэг гүйцэтгэж байсан. За энэ ажиллагаанд бол 10 гаруй жил бол Монгол Улсын зөвшөөрөгчний цэргийн албан агчлал оролцсон. За тэгээд үндсэндээ бол холбооны үүдний хамт Герман улсад сурч төгссөн офицер ахлагч нар бол тухайн ажиллагаанд бол бас нэлээд горлох үүрэгтэй удирдах албан шаардлага бол ингэж оролцож байсан. Тэгээд энэ жишгээр би бол яг тухайн үед бол үүрэг гүйцэтгэж байсан цэргийн баярууд бол ахлаад ээжсэн. Тэгээд үндсэндээ уулзах боломж гарсан. Мэдээж хүн өөрөө би бол бас өндөр хэмжээний зочин төлөөлөгч бүгд л одоо мэдээж бие байсан, сандарсан бас нэг тийм одоо аль биесний байдлаар одоо ингээд уулзалт явж идэл надтай ядсаа тийм илгэсэг дотны ирсэн. Миний гарыг бол тавихгүй байсан. Гар бариад би цэргийн хүний зарчмаар ёслолоо, гар барилаа, эргэж гараа аваад би дахиад хүндэтгэж ёслох хэрэгтэй тийм байсан. Гэтэл одоо миний гарыг барихгүй тавихгүйгээр нэг барыг одоо минут гарan одоо надтай ярилцсан. За бусад тэнд байсан одоо нөхдүүд бол одоо тэгэл гадны орны нөхдүүд за дагалдны явсан одоо генерал дарга нар бол одоо тэгээд битэрийг хараад гисэн. Тэгээд би бол одоо сандарч исэн. Тэгэхдээ бол Хаттай Меркель өөрөө л их тун энгийн тайваг ердөөсөө тийм ерөнхийдөө бол одоо хүнтэй харьцаа сурцсан тэр дэлхийн том хэмжээний удирдагч учраас одоо миний сандарч байгааг мэдчихсэн байх. Мэдээж бас өөрийнх нь герман хэлээр ярьж байгаа учраас одоо бас тэрэн дээр бас юу очих вэ гэж бас буруу зүрх ярьчих вэ гэж одоо бас сандарч вэ гэж одоо бас анзаарсан баг. Тэгээд их тун энгийн надтай бол харьцсан учраас би бол одоо бас тэндээс бас эргээд буцаагаад бас тэр сандрал маань бас алга болж ирсэн. Их гоё одоо момент маш их амьдралд бол мартагдчихгүй мөч байсан бэ. Энэ чи одоо бас дэлхийн тэр том хэмжээний одоо удирдагчтай таарч гар барилцсан бол юунд багтлаа Германд сурж байхдаа бол одоо юунд яг одоо аялал бид нар чи их аялал хийдэг байсан. Тэгээд Берлиний аяллаа үеэр бол засгийн газрын ордонд бол Рейхстагт бол яаж гисэн танилцж исэн. Тухайд бол ихээ олоос бол харж исэн. Би бол манай одоо юуны активын одоо хамт сурч байгаа. Бид нар их холоос харж исэн. Яг Афганистан улсад бол үр гүйцэж байхдаа бол их ороос одоо тэгж одоо гар барьж одоо ярилцах боломж олдсон. За үндсэн яг нь Афганистан улсад бол үр гүйцэж байгаа цэргүүдээ бол манай Монгол улсын одоо төр засгийн удирдлага сайд дарга нар болон бусад улсуудын сайд дарга нар бол одоо эргэж одоо тэр одоо үр гүйцэж байгаа цэргүүдийнхээ одоо сэтгэл санааг өргөх за мөн одоо цаашдын одоо хамтын ажиллагааны талаар одоо ярилцах юм ажиллагаа бол зохион байгуулдаг. За бусад одоо үр гүйцсэн багууд дээр манай одоо бас хамгааллын сайд нар за холбооны үүдний хамт Герман улсын ерөнхийлөгч за Жанжинштайн дарга гэсэн ийм өндөр хэмжээний зочид бол очиж байсан гэдгийг бол бус нөхдөөсөө бол сонсч ийсэн. За миний үр гүйцэж явах үед бол Хаттай Меркель бол ирснээр бол би бол хацтай гэж боддог. За маш их баярлаж байгаа. Сая ингэж ярьж байна Афганистанд олон орны хүмүүстэй инхийг сахиулах үйл ажиллагаанд одоо үүрэг гүйцэтгээд ингээд ялангуяа олон монгол залуусаа удирдах дайн байлдаантай энэ улсад үүрэг гүйцэтгээд явж хахад хамгийн их санааг чинь зовоодог зүйл юу байсан бэ? Энэ эрсдэлтэй газар орнод үүрэг гүйцэтгэхэд бол юуны түрүүнд аюулгүй байдлаа бол хамгийн түрүүнд хатуу шанс их өстой. За би бол цэргийн баг ахалж явсны үед цэргийн багийн захирч байсны үед бол Монгол улсын одоо Гүнтхойгийн нисэх хогсны буудлаас одоо над тариацуулсан цэргийн албан агчдыг онгоцны одоо юу гэдэг шатны гişүүдээр хөл тавиулснаас буцаад одоо
онгоцоор эх орондоо ирээд буян тухайынхаа тэр Монгол улсынхаа хотын дэвсгэртээр бүх хүмүүсээ бүрэн гүйцэд хөл тавьснаар бол сэтгэл санаа маань амардаг. Энэ хооронд л өрдөөсөө бүх хүний төлөө, бүх алба аштийнхаа төлөө одоо ямар нэгэн одоо юмд өрчих вэ? Асуудал үүсчих вэ? Одоо амжилттай үүргээ гүйцэтгээсэй гэж бодож одоо энэ талын бүх арга хэмжээг авчвал ажилтдаг. Тийх бах. Нэр төртэй боловч одоо бас нэлээд хариуцлагатай одоо ийм албан бол үр гүйцэтгсэн байгаа. Энэ өөрөөч бахархдаг. За маш их баярлалаа. Олон энгийн иргэдийнхээ өмнөөс бас эх орныхоо төлөө гээд тангар өргөсөн та бүхэндээ маш их баярлсныг хэлэх байна. Тэгээд яга Афганистан гэдэг оронд очоод, Йемен дайн байлдаантай оронд очоод тэнд очоод амсхийх чөлөө гарахад эх орныхоо талаар юу бодож байсан бэ? Эх орн гэхээр юу бодогдох вэ? Яг тийм нөхцөлд эх орноо бодох Хүн болсных одоо Монгол улсаа эх орноо бусад улс үндэстнүүдтэй одоо харьцуулж бодно гэсэн. Юуны төрөнд бол одоо ийм сайхан амгалан тайван одоо уудан сайхан одоо Монгол оронд одоо хүн болж төсөндөө бол манай Монгол хүмүүс бол байлдаж явдгийг бол сонсдог, өөрөө ч тэгж бодож тэрэндээ бахархаж ирсэн. За мэдээж эх орн гэвэл одоо мэдээж бид нэр эх орны төлөө цэргийн албаарч эх орныхоо төлөө тангар өргөсөн ийм хүмүүс одоо айн бие үйл явдлын бодлоо батлан хамгаалнаа гэдэг одоо тангар гэсэн ийм хүмүүс. Тэгэхээр зөвл хаанч явсан эх орныхоо нэр хүндийг хайрлаад ямар нэгэн байдлаар одоо Монгол улсын төчний одоо цэргийн албаагчийн ёс зүйг одоо чанд мөрдөж ажиллах. Ийм л ядарсан ч, зовсон ч, цагийн байдал хүнд байсан ч одоос л хүлээсэн үргээ одоо нэр төртэй гүйцэтгэхийг л одоо бид нар хичээж ажилдаг. За үүний хажуугараас хүн одоо үр гүйцэтгэх хугацаанд бас Монгол улсаа эх орноо төчний одоо сурталчлах арга хэмжээг бол одоо бид нар бол чөлөө цэгээр бол тасалбаргүй зохион байгуулдаг. За эвэр мэдээлэлд бол 40 гардаг одоо Монгол цэрэг одоо тэмцээн уралдаанд тэргүүллээ, тийм амжилт гаргалаа, тэглээ одоо ингээд одоо болон ард иргэдийн амийг аварлаа гэдэг одоо ингээд энүүгээр бол бид нар бол бахархдаг. Тэгээд энэ одоо нэр төрийг өндөр төргөж явахыг бол хичээж одоо ажилтдаг. За үүрэг гүйцэтгэх хугацаанд бол олон тэмдэглэлт баяр ёслолын ажиллагаанууд болдог. Энэ ажиллагаа одоо цагаан сар, наадам гэсэн энэ ажиллагаа баярын үе дээр бол Монгол ахуй ёс заншлаа бол гадны улсын зэвсэгчний бүрэлдэхүүн, гадны улсын одоо тэр тэнд үүрэг гүйцэж байгаа одоо хүмүүс одоо сурталчилгаа ажиллагааг бол цэргийн баг бүр одоо зохион байгуулж явуулж одоо ингэж одоо эх орноороо бахархсан юм ажиллагааг бол зохион байгуулдаг байна. За маш их баярлаж байгаа. Нэг хувийн чанартай асуулт асууя гэж бодлоо. Тэгээд онгоцны буудал дээр одоо тэр дайн байлдаантай орн руу бүхэл бүтэн багийг ахлаад ингээд явхад гэр бүлийнхээ хүнтэй одоо салж явахдаа яг дотор чинь юу бодогдож зогсох вэ? Хувь хүнийхээ хувьд эх хүн, эцэг хүн, айл гэрийн эзэн хүн, аав ээжийн хүү яг тэр үед юу бодогдох вэ? Хувь хүний чинь зүгээс. Мэдээж хувийн зүгээс бол их л олон юм бодогдно л тоо. Тэгээд дэж муу буруу бодол бодохыг хүсдэггүй. Яагаад тэгэхээр бид нар бол одоо тангар өрсөн цэргийн хүмүүс бид нэр оройдоо алтан соёмбоо толгой дээрээ залсан хүмүүс. Тэгэхээр энэ алтан соёмб маань бол биднийг муу бүхнээс хамгаална. Бид одоо цогтой, золбоотой, хиймэртэй бол одоо ямар нэгэн одоо тийм муу биднэрт тохиолдохгүй л гэж бодож альхуу тэр хар муу бодлыг бол үдэж өгч одоо ийм сайхан юм бодоол одоо тэгэл тухайн одоо тэр мэдээж одоо аав ээжээсээ эхнэр хүүхдээсээ тэгээд одоо найз нөхдөсөө одоо салаад тэгээд одоо тэр дэлхийн халуун зэгт одоо
хямралтай байгаа газарт одоо үр гүйцэтгэн л бас мэдээж үнээс бол тодорхой хэмжээгээр одоо бас тийм одоо сэтгэлийн төвчээр хатуужил шаардсан тийм одоо ажил. Тэгэхээр одоо энэ бүх одоо би тэр буруу бодол муу ухай бодлыг одоо үлдэж хойш л одоо сайн сайхан юм л ботыг л хичээдэг. Мэдээж одоо энэ дотроо одоо тэр сандарч байгаа юм бол гадаа гаргадгүй эхнэр өгöd аав ээж одоо нэгээ бол тайвшруулдаг. Өөр одоо өөртөө ийм ийм зөвчнийхээ түүхээр зөвчний өөр энэ ингээс үйл ажиллагаа олон улсын ажиллагаанд оролцсон талаар одоо тэр баатарлыг түүхийг бол ярьж өгч одоо тэгээд тайвшруулж одоо тэгээд тэгж л одоо яадаг та. Тэгээд байсан да тий. Тэгээ яг үндсэндээ бол миний хувьд бол өөрийгөө гэхээсээ илүү одоо тухайн одоо юу гэж байгаа зохицуултын зохион байгуулалтын юмуд их байна. Одоо очиод одоо яаж одоо газар онд цэргийн албаагчтай байрлуулах, өмнө ээлжийн цэргийн багаас одоо ажиллагааны гүйцэтгэлтэй авах одоо за одоо үр гүйцэтгэлтийнхээ одоо юуг хуурийг зөв хийх, хүмүүсээ зөв одоо өдөртөх гэдэг одоо энэ рүү бол одоо юм бодлоо л дайчилдаг байсан. Монгол хүний нэг өөдрөг сайхан чанар идэх те болно. Эрүүл мэнд, эсн мэнд их орондоо ирнэ гэсэн нэг тийм сайхан өөдрөг ер нь бүгдэд маань байдаг болоо гэд бодож байна. Тэгээ ялангуяа манай цэргүүд бол нэлээд хатуучлалтай, төсвөр төвчээртэй хүмүүс байдаг байж тараа маш их сургалтанд хамрагдаж ер нь биеэ бэлдэж сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш их бэлтгэлтэй гэж гардаг байх гэж бодож байна. Тэгээд жаага одоо хийж байгаа ажил нь болохоор Монгол Улсын зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлалд хэлтсийн даргаар ажилладаг юм байна. Тэгэхээр энэ хэлтсийн даргын маань өдөр тутмын үүрэг, өдөр тутмын хийдэг ажил нь юу гэдгийг юм бол одоохон академи энд Хамбург хотод төгссөн удирдлагын академи зэвсэг түвшний удирдлагын академийн талаар нь ярилцсан. Эхлээд би өөрийнх нь өнөөдрийн хийж байгаа ажлын талаар асууж ярилцъя гэж бодлоо. За өнөөдрийн хийж байгаа ажил маань бол Монгол Улсын төвчин бол одоо сүүлийн жилүүд нэлээд хөгжиж байна. Бас үндсэн үүрэг гүйцэтгэлд за бусад одоо хуулийн оруулсан бусад үүргийг одоо гүйцэтгэх гэх юм бол зохион байгуулалтын хувьд бол сүүлийн үед бол бас нэлээд өөрчлөлт оруулж байгаа. Төрлийн цэрэг гэж юм бол үжүүлж байгаа. Тэгээд энэ төвчний нэг төрлийн цэрэг бол хуурай замын цэрэг гэдэг ингээд нэг ийм төрлийн цэрэг бий. Үндсэндээ нь одоо хуурай газар онд байлдааны ажиллагаа явуулахад зориулагдсан юм төрлийн цэрэг юм байгаа юм. За энэ төрлийн цэргийг удирдах хуурай замын цэргийн команд л гэдэг энэ байгууллагад бол миний бие бол бас нэлээдгүй хугацаагаар 10 жил ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн одоо 2 жил бол энд бол захиргааны удирдлагын хэлтсийн дарга гэдэг ялгамшил дээр хийж байгаа. За миний ажил бол үндсэндээ бол дотоод үйл ажиллагааг бол яадаг, хариуцдаг. Тэгээд үндсэндээ одоо байгууллагын дотоод үйл ажиллагааг бол ямар нэгэн алдаа мадаггүй саадгүй одоо зохион байгуулж явуулахыг бол удирдлагаар хангаж одоо манай байгууллагын дарга бол хуурай замын цэргийн команд гэдэг хүнийг бол энэ хуурай замын цэргийн хэмжээнд бол цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэхэд бол дэмжлэг болж ажилладаг ийм нэг чиг бол удирдах ажиллаж байна. За баярлалаа. Одоо бас их хэцүү сэдв Украин Оросын мөргөлдөн зөрчилдөн энэ хэцүү сэдв яамнаас зөвшөөрөл аваад ярьж байгаа болохоор энэ талаар бас өөрөөс нь би асууж хэцүү байдалд оруулъя гэж би бодсонгүй. Ягаад тэгэхээр бас зөвшөөрлийн дагуу ярьж байгаа учраас хамаагүй ярьж болохгүй юм гэж байж байгаа тийм улсын нууцтай холбоотой. Тэр утгаараа би танаас бас болгоомжтой бас нэг зүйлийг асууя гэж бодож байна. Орныг бодох юм бол ер нь Монгол Улсын зэвсэг түвшин цэргийн стратегийн хувьд бол арай нэг өөр зүйл бодох ёстой орн баг. Хоёр том гүрний дунд орж байгаа жижиг улс. За Германаар жишээ аваад үзэхэд Германы хувьд бол Европын төв хэсэгт байж 9 орноор одоо өөрийгөө тойруулж хүрээлүүлээд тийм газар зүйн байрлалын хувьд бол маш их тийм ашигтай байдалд байрлалтай Европын худалдааны олон эдийн засгийн чадaltaй орнуудын нэг НАТО, Европын холбооны гишүүн орн гэх мэтчлэн бас нэг өөр бодох бах тийм ээ өөрсдийнх нь одоо стратеги цэргийн стратеги. Манай Монгол орны хувьд бол өөр. Тэгэхээр энэ хоёр том гүрний дунд оршин тогтнохын тулд
бид нар ямар бодлого барих хэрэгтэй байдаг юм бол энэ асуултыг асууж гэхээр манайхан одоо сошиал медиагээр олон нийтийн сүлжээгээр Оросыг өмөрсөн ч юм уу, Украиныг өмөрсөн ч юм уу маш их одоо үнэн зөв нь мэддэхгүй эсвэл хэтэрхий туйлширсан мэдээлүүд их явдаг. Тэгэхээр бид ер нь ямар байр суурьтай байх вэ? За одоогоор би Монгол улсын төсвөнд алба хааж байгаа цэргийн албаа арчийн хувьд бол энэ дээр одоо би яг миний бодол тийм ийм гэж хэлэх нь бол одоо бас миний одоо цэргийн хүний хувьд бол одоо бас зохимжгүй. За мэдээж энэ талаар одоо хамгаалах чиглэлээр болон аюулгүй байдлын чиглэлээр одоо судалгааны ажил явуулж байгаа байх. Энэ талаар судалж байгаа судлаачид нар маань одоо бас мэдээж энэ талаар одоо дэд мэдээллийн хэрэгслээр бодлоо хэлж байгаа. Тэгээ энийг бол сонсож байгаа. Мэдээж одоо энэ төсвийн төр засгийн дээд удирдлага, зэвсний дээд удирдлага ямар шийдвэр гаргана. Тэнийг бол би бол цэргийн албаа агч байгаа. Хувьд бол акл тийм л үүрэгтэй учраас яг энэ дээр одоо яг өнөөдрийн хөдөл би одоо яг тийм юм гэж хариулт хэлэх бол боломжгүй байна. Уучлаарай зинтэй. Зүгээр. Ер нь би мэдчихсэн л та гэхдээ бас оролдоод үзье гэж бодлоо. Одоо ажлаа бас хийх ёстой. Сэтгүүлч хүн цаашаа явж юуны хувьд бол иргэн хүний хувьд бол одоо энэ дэлхийд дахинд одоо энэ Орос Украин гэлтгүй дэлхийд дахинд одоо инхтэй байгаасай, дайн байлдаангүй байгаасай. Ямар нэгэн одоо хямралт байдал битгий болоосай. Улсууд одоо инхтэй амчаар хамтран одоо оршин тогтносоо л гэж хүсэж явдаг та. За их сайхан хүсэл мөрөдөл байна. Байдал одоо намжиж их сайхан болоосай гэж одоо хүн болгон хүсэж байгаа гэж бодож байна. Тэгээд маш их баярлалаа. Жага. Одоо хоёлоо 2009-оос 2011 онуудад Хамбург хотод суралцж байсан талаар нь асууж ярилцъя гэж бодлоо. Ер нь энэ холбооны бүтээгдэхүүн Герман улсын холбооны зэвсэгт хүчний удирдлагын академи гэхээр ямар сургууль байдаг юм бол энэ сургуульд сурахаар ингээд очиход ер нь Хамбургийн академид сурч байхад чинь чиний хувьд аюул юм гэж бас болохгүй юм байна. Ер нь нэг юм тооцоолоогүй юу гайхаж сонирхсан тийм зүйл таарч ив. Энэ бүрэн сүрийн удирдлагын академи 1956 оноос үүсэн байгуулагдсан гэж байна. 1956 оноос гэж санаж байна. Тэгээд миний хувьд бол 2009 онд бол за түрүүний ярьсан Хүрт хэлний ихтгэл бол одоо 6 сар амрагдаад тэгээд дараад нь бол 2011 оны 6 сар хүртэл бол академид бол сурсан. За академи гэдэг маань үндсэндээ бол одоо цэргийн хамгийн дээд шатны одоо боловсрол болгодог ийм сургууль. За энд бол нийт одоо 40 улсын одоо офицеруудтай хамт одоо сурсан мөн Германы офицерууд байсан. Үндсэндээ бол нэг 70 гаруй одоо офицер бол цугтаа бол одоо жил гаруй бол одоо ингэж энэ цэргийн дээд боловсролд суралцсан байгаа. Мэдээж одоо өөрсдийн одоо улстай одоо сурсан арга тактиктэй хүмүүс одоо энд одоо герман хэлээр өөрсдийнхөө одоо герман зарчмаар ингээд одоо өөрсдийн одоо энэ мэдлэг чадвараа ашиглаад одоо энэ шинэ одоо энэ цэргийн дээд боловсрол одоо суралцаж одоо эндээс одоо улс улстай одоо очиод эргээд одоо өөрийн одоо томилогдох гал тушаалтай одоо хэрэгцээтэй мэдлэг мэдээллийг бол авч одоо ингэж суралцсан. За энд одоо бас миний одоо хамгийн их дайрч гэсэн юм бол ерөнхийдөө бол ийм бид нэр 2 дахь 4 дахь өдөр болгон одоо тухайн одоо сулж исэн 40 гаруй улсын офицерууд одоо өөрийнхөө улсынхаа танилцуулгыг бол хийдэг байгаа. Тэгээ энэ дээр бол үндсэндээ бол Аз, Европын улсууд одоо юу яах болоход бол танилцуулгыг хийгээд бол Монгол гэдэг одоо Чингис хаан Монгол гэдэг нэр бол гардаг. Түүхийн талаар бол яалчгүй түүхээр нь танилцуулга хийгээд тэгэхэд бол тэгээд дундад зүүн нэвийн түүхэн дээр бол Монголын одоо харьяанд байсан Чингис хааны одоо тэр эзлийн төрөмгөлд одоо тэнд одоо ингэж басаа өрцсөн ингээд тайлбарлах болгонд одоо зөвл одоо тухайн одоо урд сууж байгаа тухайн улсын
офицер бас одоо түр одоо самка дээр л одоо танхимын одоо хүмүүсийн анхаарал шилждэг байсан. Энийг бол одоо 7 хоног болго ийм байдалд орно гэж одоо устгахад бол яг тэгж бодож байгаагүй. Тэгээд үндсэнд бол нэг талаар бахархах, нөгөө талаар бас зарим нэг улсын хүмүүс л одоо энд бас жоохон эмзэг хүлээж авах тийм байдлаар бол ийм уур амьсгал үүсдэг байсан. Энэ бас их сонин одоо сүүлд одоо бодоход дурсамжтай. За мэдээж Кёлн хот бол угаасаа одоо юу гэдэг одоо Герман улсынхаа одоо баруун хэсэгт одоо төв рүү шууд одоо газар руу Хамбург хот бол одоо далайн эргийн бомб тод тэгээд мэдээж одоо би ч н одоо бас хуурай газрын хөвгүүд тэгээд одоо их усны хажууд одоо очсон бас энэ их бас сонин сайхан дурсамжтай. Тэгээд одоо Эльбе мөрний одоо юугаар амралтын өдрүүд одоо тэрүүгээр одоо ингээд дуутай аялах одоо ингээд гадуур одоо бас ингээд одоо хүмүүстэй уулзах ингээд их дурсамж бол нэлээд дурсамж явуулах Хамбург хот бол одоо үтээсэн. За баярлалаа. Жахан тэгээ Хамбургт ахта чи нэг эмээтэй танилцаад сүлдээ нэлээд дотн болоод Монголд очисон хойно хүртэлтэй холбоотой байсан гэдэг нэг ярьжсэн. Энэ талаар нь сонсогчдоо ярьж хуваалцж болох уу? Энэ эмээтэй яаж танилцсан юм бол ямар учиртай эмээ ингээд ийм сайхан сэтгэл гаргаад Монгол хүн бас бодвол Германы ёс заншлаас хэлж ярьдаг байсан болов Герман хэлнийх нь мэдлэгч гэсэндээ Герман хүнтэй харьцаад холбоотой байхад их чухал байдаг тийм ээ. Энэ талаар нь асууж болох уу? Болгүй яг. Ер нь бол тэрний хөрстэй ахтул юу багш нар хийдэг байсан. Нэг юутай юм болохоор юугаа нэг агсан цайнаар бид нэг амраал нэг тийм өглөө хичээл орж ирнэ. Тэнгуут тэрний хөрстэй нөө ярилцлага одоо нэг 30 минутын хугацаанд нэг ярилцлага явуулт юм аа. Тэгээд 7 юуг агсан цайныг яаж өнгөрөөв гээд. Тэгээд тэн дээр өтсөн өрөөндөө байгаад хичээлээ давтлаад даалгавраа хийлээ гингүүт шууд дараагийн өдөр шилжчихдэг. Тэнгүүд одоо тэр хотыг үзлээ, энэ хотыг үзлээ, тийшээ аяллаа, инглээ тэглээ гэдэг юм. Тэр үнийг бол ингээ яриулаад идэг. Тэгээ яг багш нарын нэг зөвлөгөө өгдөг ирсэн. Настай хүнээр хүүхдээр тэгвэл та нарын одоо юу хэлний юу яг чадварч одоо хурдан сайжирнаа гэд. Тэгээд хүүхд бол мэдээж ойлгомжтой их тийм одоо өнгө хэллийг одоо үг эргэлж ярина. Настай хүнтэй ярихаар бол мэдээж тэр настай хүн бол одоо энэ үг тээж эргэлдэг энэ ийм одоо ийм өгүүлбэр хэлдэг ингэж хэлдэг ингээд аягүй их цаг завтай бидний зааварлах цаг завтай гэдэг учраас одоо ингэж сургадаг тийм байсан. За Хамбургт мэдээж одоо их тийм хэцүү учраас одоо яагаад өдөржингөө хичээлтэй, өглөөнөөс орой болт хичээлтэй. Тэгээд юуны багийн ажиллагаа одоо тэр хамтарсан одоо дадлаг сургуулийг ингээ явуулдаг учраас одоо чөлөө цог баг үндсэндээ одоо мэрэгжлийн хичээлээ хийгээ явцдаг. Тэгээд их сууж юуна хичээлийн өдрүүд их сууж одоо хичээлдээ бэлтгэн одоо авсан мөрөг даалгавраа одоо бүрэн гүйцэд одоо илтгэхийн тулд одоо их юм судлах шаардлагатай байдаг. Яг уу хагасан цайнаар л одоо гадуур явдаг байсан Хамбургээр. Тэгээ нэг удаа одоо одолтон авалт хийж явж байгаад одоо дэлгүүрээс гараа авчихсан нэг эмээ одоо нэг хайрцтай авцсан. Тэрнийг одоо юун дээр дугуун дээр тавих гээд өргөж дийлэхгүй байсан. Тэнгүүт нь би очиод тэнийг өргөөд өгсөн чинь гайхаад одоо надаас асууж исэн чи юу вэ гадны хүн байх шиг вэ аль усаас ирсэн бэ минийхөө гээд тэгсэн. Тэгээд би тэгэл би Монгол хүн ингээд одоо энийг сурд юм аа гэсэн. Тэгсэн чинь за ямар сургууль сурдаг хаан сурдаг вэ гэсэн. Тэгээд би энэ актив сурдаг гэсэн чи би актив мэднэ манай гэр одоо яг активтэй ойролцоо байдаг. Актив яг урт талд байдаг гээд тэгэл баярлаа гээл тэгэл би цаашаа явахсан чинь нөгөө нэг юу том одоо дугуун дээр нөгөө том хайрцагтай юм гэсэн болохоор тэр нь болохгүй сайн тогтож өгөхгүй тэгээ би буцаж очиод тэгээ за би яах вэ дугуун дээр авчаа имээ гээд тэгээд дугуун дээр авчаад би яагаад цагтай байна завтай байна би тэнийг яагаад гэр чинь үргээд яваа гэсэн чинь болох юм уу гээд болно одоо надад би одоо өнөөдөр амарч байгаа надад одоо цаг хангалттай байгаа гэд. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн тэгээд баярлаа гэд тэгээд яагаад бол боломжтой хизээ боломжтой вэ одоо юуаж
чамаа гэртээ урж ийна одоо яваад ирэх хизээ боломжтой байх юм. За би бол одоо амралтын өдрүүдэл юутай боломжтой тэгээ амралтын өдрүүдээр танаас очлоо гэд. Тэгэл очлоо. Тэгэл Монголын талаар би ярьдаг Монгол хүмүүсийн талаар одоо тийм байдаг, юм байдаг. Монгол одоо тэнд байдаг үзэндээ бол одоо Монголын талаар ойлголт байхгүй байсан. Тэгээд би Монгол улсын талаар ярьж ойлгуулж тэгээд ингээд тэр имээ маань юуны одоо 30 40 оны үеийн одоо 50-аад оны үеийн одоо Германы амьдралын талаар бас нот ярьдаг. Ингээл одоо тэгэл их лорч татнсан. Тий. Тийм гоё түүхтэй юм байна. Тэгээд эмээгээс нэлээд олон бас түүх сонсоод бас Германы түүхийг нэлээд сонссон байна шүү дээ. Он цагийн гэрч хүн байж байгаа шүү дээ тэр хүн. Тийм тухайд бол одоо 80 гаруй настай 83 4 настай тийм байсан. Тэгээ яг хуу сэтгэлд нь хамгийн юу үлдсэн болохоор тэр юуны 2 дугаар дайны юм тэрнийгээ бас тэгтээ нэг ярих дурггүй. Тэгээд 2 дугаар дайны дараа бол эмнэлэгт бол юугаар сувлагчаар ажиллаж исэн байлээ. Тэгээ тэр үеийн түүх тэгээд үндсэндээ Хамбургийн түүх талаар бол их юм ярьж өгдөгсэн байна бол. За баярлалаа чагаа. Тэгээд одоо герман офицеруудтай удирдлагын актемд герман офицеруудтай хамтарч сурж ажиллаж байхад тэр хүмүүсээс юуг манайхан сурдаг юм бол сурах боломжтой бидэнд байхгүй. Тэр хүмүүсээ одоо сурсан багаасаа өвлөөд авцсан ч юм уу тэр зүйлээс нь харин манайхнаас эсэргээр манай монгол хүмүүсээс тэр офицерууд юуг сурч байсан гэж боддог? За герман офицерын боловсролцоо юу боловсролцоо яг тэр зааварчлагын дагуу бүгдийг хийн. Зарчмыг бол сайн баримтлана. Яг юм дистралж одоо ердөөсөө үндсэндээ бол төлөвлөлт маш сайн төлөвлөлтөөр л одоо тухайн одоо даалгас үрийг бол биелүүлнэ гэж үздэг нь бол анзаарчихсан. За бидний хувьд бол одоо монгол хүний хувьд бол ердөөсөө их зах хязгааргүй сэтгэдэг ердөөсөө олон талаас нь ердөөсөө хардаг ердөөсөө сайнаарч муугаарч одоо тэгээ хурдан хугацаанд бол ердөөсөө яаж тэр одоо арга хэмжээг үйл ажиллагааг одоо хөнгөө одоо цаг авахгүйгээр хурдан хугацаанд хийх вэ гэдэг тал дээр нь бас нэг тийм задгай сэтгэдэг тэр энэгээр л ялгаатай. Нэг нь бол яг тэр ердөөсөө бүх зааварчлагын дагуу өөр ямар нэгэн байдлаар өөрийн одоо юу гэдэг юм бодол байх нь байгаа. Тэгтээ бол яг тэр зааварчлагын дагуу л одоо юм бол хийдэг. Жагаа. Тэгээд заримдаа ингэдэг штэ. Бид нар Монгол тахтаа ингээд айгүй их хүмүүс маань Монголд идэг ер нь нийгэмд нэлээд хүмүүс маань адилхан нэг юм зуршилтай байдаг болохоор эсвэл хэсэг бүлэг хүмүүс гэж ярьсан дээр юм байна. Хэсэг бүлэг хүмүүс нэг юм адилхан зуршилтай байдаг болохоор бидний нүдэнд бол нэг их аимшигтай ч юм уу нэг амар юм биш юм шиг болчихсон. Тийм зуршилтай ирээд тэгээд тэрийг энд ирсэн чинь тийм үйлдэл ч юм уу хийдэггүй юм байна гэдгийг анзаараад түүнийг өөрчилсөн ямар нэгэн зуршлаа өөрчилсөн тийм жишээ чамд байдгүй. Нэг жишээ татаад хэлье. Жишээлх юм бол гудамж шүлсэн хаях. Гудамд ингээд шүлсээ хайж яхад одоо бол их эвгүй харагддаг болсон баг. Тухайн үед шүлсээ хайж идэг хажуугаар нь хүмүүс ингээд өнгөрч идэг. Энд гудамж шүлсээ хайх юм бол байж боломжгүй юм харагданаа та санагданаа та. Нэг жишээ. Эсвэл одоо буу зэтгэхэр жишээ гаргаад ирээ. Монголд бол сайхан шүүстэй буу замттай юм чинь шүүсээ ингээд соп гэж сороол ингээд чанга дуургаад ингээд идэн тийм ээ. Энд гадны хүмүүстэй монгол хоолоороо дайлаад ингээд бууцаа өгсөн нөгөө хүмүүс чинь утга сэрээ гаргаад иддэг. Бид одоо нөгөө шүүсээ сордгороо би энэ дуурах гэхээр инээ төрөд байна. Чи нэг дуураад үзүүлээч бууц сорохоор яаж дуурдаг гэж байгаа. Би эмхтэй юм чинь тийг сураад яах вэ? Бууцдаг болохоор та гэл болохгүй нэ. За хорондагаар тэгж дугууруулаад яхаа болохгүй. Тэгээд
тийм үйлдэл хийгээ суух юм бол одоо бас нэг эвгүй байдалд орох гэдэг тийм ээ. Иймэрхүү жишээ гарч ирсэн үү? Ер нь тийм нэг зуршлаа өөрчилсөн ч юм уу? Одоо тэрэнд нь тэр хайцганд орохоос өөр аргагүй байдалд орж өөрчлөгдөх ч юм уу? Тийм жишээ байдгүй. Байна жишээ байлгүй яг. Гэхдээ хүн болгоод л өөр яадаг байх. Одоо мэдээж одоо энэ чинь нэг адил монгол хүмүүс гэсэн бас тэгээд өссөн төрсөн орчин өөр учраас одоо бас нэг амьдралын өвчлөл нь бол бас эмхийг адилхан боловч одоо бас өөр идэг штэ. Хүмүүсийн хувьд бол яг гадныхны нэг анзаарсан юм л одоо юу гэдэг. Монголчууд хоорондоо ярьж чадлаа. Яагаад та нар том дуурайд байгаа юм бэ? Уулзаад байгаа юм уу? Хэлдээд байгаа юм уу гэдэг ингээд юу гэдэг юм лээ. Гайхт юм лээ. Тэг яг үндсэндээ бол одоо тэнд одоо яас юм дурцаа нэг тооноор ирсэн. Нэг дээшээш доошооч яг нэг л хийм байлаар бол ярьж сурсан гэсэн. Тэр цаа манай цэргийн чинь ярьсан тийм штэ нэг одоо захирах тэгж командлах одоо тийм үүртэй учраас одоо тэр маань ингэж одоо ингээд хаяа ингээд том дугуйч одоо тэгж гарч одоо сурцсан байдаг. Тэнд бол ярьсан тэгж тэг яг тэрүүгээр ярих гэхээр бол бас хүмүүс их гинт одоо ингээд яаж харах одоо ийм байдал явдаг. Тийм учраас ярьсан нэг л одоо юугаар өндөсөхгүй намсахгүй яг тийм юугаар бол ирж одоо сурсан байдаг. За бүр анх бол нэг ийм над тохиолжсэн нэг ийм хөвгтэй юм бол юу бас нэг нэг өөрөө нэг жоохон юу ач хоноод халуурч хоноод бэлний төв дээр очиод энэ 7 онд одоо нэг өөрөө халуурч хоноод тэгээд өглөө шууд би нэг сургуулийн эмчтэр очиод им яваа гэсэн чинь намайг 7:55 гэлөө 7:50-д хүрээд ирээд гэсэн өглөө. Өглөөний тэнгуут би одоо тэр үед нь ийм өгөндөө гэж бодоод яваад чи намайг шууд нэг юуны хүнцээр одоо төв имлэг рүү авч явах гээд машин захиалсан байсан юм лээ. Тэгээд суу гээд ингээд суулгацсан. Тэгээд хичээл эхэлсэн. Би байхгүй. Тэгээд 2 цаг харсан байгаа юм багш. Тэгээс чинь нэг энч мэдхгүй тэгээд цуг ирсэн одоо өөр ангид байсан. Монголын офицерсэн чинь нөгөөх маань өглөө байсан юу аасан штэ. Хоолндоо ороо явж исэн гэдэг одоо. Тэгээд тэнгуут нөгөөдөө ч одоо гайхаад ирдсэн. Тэгээд хаач юу гэдэг ингээд бас нэг эрэл сүрэл болсон юм шиг байна. Тэгээд яага тийшээ бас өөр хот руу яваад ингээд илэрхийлчихэд ингээд ирэх хугацаа бас тодорхой бас цаг ороод энэ чинь өдөөс өмнө ингээд хичээл одоо ингээд яатсан. Тэгсэн үндсэндээ бол одоо хичээлслаад алга болсон гэдэг одоо бас энэ бас тодорхой энэ одоо хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа учраас одоо ямар нэгэн асуудал үүсвэл одоо сургуулийн захиргаанд одоо хэлж явах хэрэгтэй. Тэгээд винтэгтэйг үүсчээс одоо тэгээд их сонирн байдлаараа хүлээж авцсан. Тэгээд эмнэлгээс яваад ирсэн чинь бүгд гайхацсан юмсан. Хаашаа алуулч юу яатсан гэсэн бүгд асууцсан ярьдсан. Тэгээд би бүр гайхаад ирсэн. Юу болцсон юм лээ гэдгсэн чинь тэгээд намайг одоо яагаад одоо цэргийн хэлээр бол одоо оргоод алуулчих гэж одоо зарим хүмүүс ботсон байгаа. Тэгээд ингээд одоо иймэрхүү одоо нэг мэдэхгүй одоо нэг бас иймэрхүү төрлийн зүйлс бол одоо тохиолддог энэ жишээ. Тэр онд бол би одоо тийшээ явлаа гэж өгнөл хэлэх хэрэгтэй байсан юм лээ. Тэгээд би тэнийг мэдэхгүй тэгээд шууд нэг шууд машин суугаад тэгээд яваад өгсөн. Машинаар аваад явчихна гэж бодоагүй тооцоолоогүй очсон юм чинь. Тэгээ өгөнд нь ороод машинд нь ороод суугаа явцсан байна уу? Ийм нэг хөвгтэй бас нэг зүйл тохиолж исэн. Хөвгтэй сургамжтай юм болсон байх тийм ээ? Тий. Жагаан. Сайхан би бас энэ 100 юм байна. Чамайг Америкт явж байгаа зургнууд харсан, Америкт аялаад ирсэн. Америк орноор аялахаар очив, ажиллаар очив. Америк орны сонин сайхан ямар харагдав? Өмнө нь Германд байсан, Германд сурч исэн хүн бас өөр бусдын оронд орчхоор нөгөө өмнө явж исэн оронтойгоо харьцуулсан хийж ингээ хардаг тийм ээ. Өөр ирэхгүй одоо харьцуулт хийдэг юм тийм тохиол бас гардаг. Чиний хувьд аялал ямар вэ? За энэ зөв амралтаар Америкт нэг 2-7 хоног аялаад ирсэн. Мэдээж одоо өмнө нь бол дандаа нэг албаны шугамар одоо Германд бол үндсэндээ бол одоо албаны шугамар байсан. Бүх зүйл одоо цаанаасаа ингээд зохион байгуулагдсан байсан. Одоо саяны Америк явдаг бол одоо хувийн шугамар явсан учраас бол бас л Америк орн бол их л сонирхолтой байсан.
тийм мэдээж одоо дэлхийн одоо нөгөө тал одоо эрхчлөөний орн гэж нэрлэдэг. Тэгээд одоо энд одоо соёл арай л өөр одоо соёлын шил одоо Монголоос тэр Германаас тэр одоо Европоос тэр одоо арай л өөр одоо юм байлээ. Тэгээд одоо тэнд дэлхийн одоо өнцөг булан бүрээс улс орн бүрээс одоо очсон одоо олон хэдийн олон одоо үндэстэн улсын одоо хүмүүс одоо Америк гэд нэг улсын иргэн болоод амьдарч байгаа бол сонин санагдсан. Эрх чөлөөний орн гэдээ ярьж байна. Заримдаа хэтэрсэн юм бүхэн утгаа алддаг санагддаг надад. Хэтэрхий их эрх чөлөөгөө үн цэнийг мэдрээгүй хүн эсвэл хэтэрхий их эрх чөлөөг эдэлж чадахгүй байдлаас болж гардаг зүйл байдгүй амьдралд. Ямар ч утгаараа Байлгүй яг мэдээж чинь аливаа юм хэтрүүл тэгэл одоо яад штэ. Нөгөө нэг буцаагаад байранд нь тавьдаг гэдэг шиг бас аливаа одоо өөртөө олсон эрх мэдэл эрхчлөөг одоо хэтрүүлүүд одоо тэгэл буруу замаар явал одоо мэдээж тэр бол буцаал байранда анх байсан одоо нөхцөлөөсөө бүр болон доортоо одоо тэр байрандаа л эргээд одоо ухсан тийм л байдал одоо өсвөлүүл гэж боддоо шүү дээ. Мэдээж нөгөө нэг таны орон зай бусдын орон зайгаар хязгаарлагдана гэдэг гэж нэг үг өгдөг. Тэгэхээр мэдээж тэр бусдын эрхчлөөг бол бас мэтгэл ёстой гэж боддог. Хүн ах хоёртой. За тэгвэл хүн маш их сурхийн англи хэлтэй, испани хэлтэй мундаг хүн үйдэг юм байна. Тэгээд аав нь цэргийн хүн учраас, хурандаа хүн учраас ер нь хүүхдүүдтэй шаардлага өндөр тавьдаг уу? Энэ хоёр хэлийг сургахад нь аав ямар одоо өөрөө герман хэлээр ярьдаг гадны орнуудаар явж байсан хүн энэ дээр нь бас их шахалт гэх нь хаашаа ер нь их зарчимч тийм байдал үзүүлдэг юм болоо мэрэгжлээ гэртээ бас нэг жижигхэн зөвхөндөө хийгээд аваад орчих жишээ нь тийм байх уу гарах уу? Цэргийн бүхэн аюул нэг одыг шаардлага тавьдаг ингээд гэдэг. Яг гэр орноо өөр л дөө. Яг би бол хүүхдүүд болоод баг цөөхөн дотоо чанга дуурчтай зомборчтой цагнаж идсэн юм л дээ. Ердөөс нэг их л зөөлөн хүүхдүүдтэй болол. За мэдээж яг эцэг хүний хувьд бол одоо сургууль соёлд нь анхаарах одоо сурах зааварлах одоо тэр төлөв бол үргээ биелүүлэхгүй яг мэдээж цэргийн хүний хувьд бол бас тэр цаг зуунд бол бас их бага хомос тийм яг хүү маань өөрөө бол одоо англи хэлийг испани хэлийг бол эхлээд англи хэлийг бол одоо сонирхож сураад одоо бас гайгүй бас нэлээд бас гайгүй төвшөнд бол суралцсан. Тэгээд энүүгээрээ ч гэсэн одоо бас нэг Америкт одоо коллежд явж суралцаад ирсэн байгаа. За энэний хажуугаар бас испани хэлийг одоо бас суралцаад тэгээд испани хэлээр бас тодорхой хэмжээгээр бас ажил албандаа хэрэглээд ингээ явж байгаа. Одоо ингээд бас Азийн улсуудаас нэг хэл сурна гэсэн зорилго тавьчаад одоо солонгос хэлийг сурах гэдэг байж байгаа. За тэгвэл маш их амжилтыг хүсэх хүүд нь их олон хэлээр ярьдаг болж байгаа юм байна. Баяр хүргэе. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье. Яга. Би нэг ном уншижсэн нохой газар зүйн хүч гэдэг ном уншаад улс төртэй холбоотой ер нь газар зүйн онцлогуд Орос руу яагаад тухайн үед Наполеон дэлхийн 2 дугаар дайн германчууд давтлаад амжилтанд хүрээгүй хүйтэн учраас гэдэг юм уу шалтгаануудын Францын нэг зохиолч маш одоо мундаг сэтгүүлч их гоё тайлбартай тийм ном байдгийг. Тэр номон дээр жишээлх юм бол төвд улс Гимлайн нуруунд 4500 м өндөрт оршдог учраас зарим хүмүүс эхний дээвэрч гэж нэрлэдэг тийм өндөрт оршдог тийм улс байж байгаа. Бирм, Энтх, Балб, Бутан гэдэг улсуудтай хэлдэг. Гэтэл хөрш Хятад улс нь 13 дугаар зуунаас төвдийг өөрийнхөө иргэшээлд оруулж исэн нэлээд удаан хугацаанд өөрийн одоо Хятадын иргэшээлд байж байгаад 1911 онд төвдүүд хөршийнхөө нөлөөнөөс бараг мултарч гарч чадсан тийм. Гэтэл 1950 онд Хятадын ардын чөлөөлөх арим ахаад одоо төвд улс руу довтолж
өөрсөндөө дагаар оруулж 65 оноос хойш Хятад улс Төвд улсыг өөртөө засах орн гэж одоо зарласан байдаг. Тэгээд энэ номон дээр Хямлайн нуруу Энэтхэг Хятад хоёр том гүрнийг заагладаг учраас Хятад улс одоо болж өгөл төвдийг өөрийн хараат байх дуртай гэж одоо бичигдсэн байсан. Тэрэн шиг одоо Хямлайн нуруу шиг манай говийн элс биднийг хамгаалахны хүчин болж чаддаг. Говийн халуун элс тэр их талбайг эзэлсэн байглаасаа тийм өгөгдөлтэй биднийг хамгаалах тийм хүчин болдог гэж чи боддгоо. Тэгээ ер нь бол тийм ердөөс юуны түүгээс үзэхэд одоо юу бол одоо орчин үед л өөрлөлтөө мэдээж одоо энэ чинь бол цэргийн зэвсгэл техник одоо шинжлэх ухаан хөгжсөн үед л одоо ямар ч газар оронд бол одоо байлдын ажиллагаа явуулах боломжтой болцсон. Дээр үед бол одоо мэдээж говийг одоо тухайд одоо хамгийн одоо чухал одоо хэрэгсэл одоо морь байсан. Тэгээ бол говь гаталж ирнэ гэдэг бол бас мэдээж хүндч тэр малдч тэр цэргүүдч тэр одоо бас нэлээд том шалгуур одоо тийм байсан учраас говь бол хамгаалт газар орны хамгаалт байсан гэж бол үздэг. Тэнтэйч бас санал нэмэгдэх үсэг. Дээр үед одоо бол мэдээж бол нөхцөлөд бол өөр болсон цаг үеэлд орж үед. Ер нь манай улс хүн амынхын тоог одоо байгалийн баялагтай холбоод бодохоор ямар ч логикоор бодоход нэлээд чинэлэг орн үдид болцсон баймаар тийм ээ. Сүүлийн 20-30 жилд. Манай хоёр хөршид ер нь бид нарыг одоогийн энэ байгаа шиг байдалд удаан хугацаагаар байлгах тэдний тийм нэг ашиг сонирхол байдаг гэж ер нь хувь хүний хувьд хаяа бодогдох уу? Энэ чигээр ингээ байж байгаа юм. Тэс л одоо энэ асуултанд иргэн хүний хувьд л одоо Монгол хүний хувьд л одоо өөрийнхөө нэг бодлоо одоо хэлж бодож байна. Мэдээж баярлалаа. Улс бүр одоо өөрийн гэсэн ашиг сонирхолтой угаасаа. Тэгжээж одоо оршин тогтно. Монгол бас бол одоо утгатай одоо өн ертөнцийн түүхтэй, бахархан сайхан түүхтэй одоо ийм болсон шүү дээ. Хаач ицсэн одоо Монгол хүн гэхэд Чингис хаан гэж хэлэхэд бол хэн ч гэсэн таньдаг угаасаа. Одоо энэ дэлхий дээр бол одоо танихгүй мэдэхгүй одоо хаана гэдгийг мэдэхгүй олон улс орн байна шүү дээ. Одоо Монгол хүнийг бол хаач ицсэн таньдаг угаасаа. Аз, Европ бол тэрсэн бол эндүү сайн мэддэг. Тэгээ мэдээж одоо одоогийн нөхцөл байдал одоо тэгээд бас одоо мэдээж одоо энэ 200 жил одоо манжи иргэшээлтэй явсан. Тэний дараа одоо тусгаар технологи дахиад одоо олж авсан гэдэг одоо тэгээд мэдээж одоо бас тэр коммунист дэглэмээр явсан. Тэгээд сүүлийн 30 жил одоо энэ ардчилсан өсөлөд хөгжиж яваа. Тэгээд энэ юуны төрөнд одоо тусгаар улс байна гэдэг л одоо их том хэмжээ л гэж би бол бодож явдсан шүү дээ. Тэгээд мэдээж одоо новын байдлаар бол Монгол хүн одоо чөлөөтэй сайхан амьдарч ийм одоо сая 500 метр квадрат утга дэвсгэр дээр одоо эрхчлөөтэй дураараа сайхан амьдарч ийм. Мэдээж яах вэ? Бас улс юм чинь одоо хүмүүс юм чинь зовлон бэрхшээл байж л байгаа. Тэгвэл бол хамгийн гол нь одоо тусгаар тогтносон Монгол улсын иргэн байна гэдэг бол нэр төрийн иргэл гэж би бодож байна. За баярлалаа гэсэн хариулт энэ жагаан одоо манай Монгол улсын бүрэн бүтэн байдлыг хамгаалах үйл ажиллагаанд бүрэн бүтэн байлгахын тулд танаас салбарт ер нь сүүлийн 5 жилд ямар өөрчлөлт гараад байна? Бид өөрсдийнхөө бүрэн бүтэн байдалд иргэн бид, энгийн иргэд бид та бүхэндээ найдаад амар тайван, амар амгалан байх боломж бүрэн байгаа юу бидэнд? Манай салбарын одоо зэвсэгчин Батламал салбарын хувьд бол гол зорилго нь угаасаа манай гадны албан төвлөрүүлэгчдээс эх орныхоо тусгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бол хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ ч гэсэн одоо энэ
анх одоо яасан 100 жилийн түүхтэй энэ одоо шүтгч маань бол одоо бүх цаг үед бол хангалттай сайн гүйцэтгээд ирсэн. Одоо ч гэсэн гүйцэтгээд одоо энэ талбарч ирсэн бол арга хэмжээ олон арга хэмжээ сургалт бэлтгэлийг бол хийгээд явж байгаа. Тэгээ Монгол цэрэг бол одоо дэлхийн цэрэг гэдэг одоо нэршилтэй болсон. Одоо сүүлийн 5 жилээс сүүлийн одоо 20 жилийн хугацаанд бол одоо энэ Монгол Улсын зэвсэгчин бол энэ нэгдсэн үндэсний байгууллагын энхээд хэмжих ажиллагаа олон улсын бусад ажиллагаанд бол одоо нэлээд одоо идэвхтэй оролцсон. Энэ маань бол одоо бас Монгол улсынхаа одоо нэр хүндийг дэлхийд өсгөх, за аюулгүй байдлаа хангах, за дэлхийн бусад улсуудаар одоо энэ улсуудтай бас гадаад харилцаагаа одоо сайн тогтоосноор одоо энэ бүрэн бүтэн байдал маань одоо баталгаатай болох. Энэ талд бол зэвсэгчин, батлан хамгаалах салбар, зэвсэгчний цэргийн албан агчид бол өөр өөрсдийн хүлээсэн үүрэг бол сайн гүйцэтгээд явж байгаа гэж боддог. Сая бол энэ 2022 онд бол Монгол улсын зэвсэгчин одоо Монгол улс одоо энхээд хэмжих ажиллагаанд оролцсны 20 жилийн өмнө бол одоо энэ 5 сард бол бид бүгд бол тэмдэглэж өнгөрөөсөн байгаа. Тэгээд одоо Монгол цэргийг бол одоо дэлхийн нийтээр мэддэг болсон. Үнэхээр одоо дайчин өндөр бэлтгэгчлэлтэй өгсөн үүрэг даалгаврыг бол одоо хангалттай сайн биелүүлдэг гэж бол дэлхий бол үнэлдэг. Энүүгээрээ ч одоо манай төр засгийн удирдлага, за батлан хамгаалах салбар зэвсэгчний бие бүртгэн бол бахархдаг. За маш их баярлалаа. Би өөрөө бас танай салбарын хідэн хүмүүстэй таарч байсан хоёртод. Тэгээд тэр нь цагаан сарын баяр болоод тухайн үед Бельгт аташи байсан. Цэргийн аташи тэр хүн маань одоо Германд ирээд Германд сурч байгаа зарим офицерууд, зарим цэргийн албаныхан ингээд хуурчийн тэр төв дээр ирээд ингээд намайг цагаан сардаа урьж байсан. Тэгэхэд бүгдээрээ бос зогсоод одоо аташи маань бос зогсоод бүгдээрээ зогсоод тэр хүн ингэж хэлж ирсэн. Үг хэлчихэд нээлттэй хийгээд цагаан сарын одоо үг сайхан үг хэлчихэд эх орныхон төлөө зүтгийгээ бөнөөр хэлжсэн. Тэгэхэд бол үнэхээр би зүрх сэтгэлээрээ эх орн гэдэг үг одоо гадны орон дээрээ хамгийн их хүчтэй одоо миний зүрхэнд иржсэн тэр одоо мөч үйдийн хизээч мартагдчихгүй тийм. Тэгээ би маш их бахархаад ийм хүмүүс ингэж явдаг юм байна штэ. Бидний эх орны бүрэн бүтэн байлгах гад ингэж явдаг юм байна штэ гэд маш их гоё мэдрэмж надад төрүүлж ирсэн. Тэрийг би хизээч мартдаггүй юм. Ер нь мартахгүй байх. Тэгээ хамгийн сүүлчийн асуултаа асуугаад ингээ энэ удаагийн дугаараа өндөрлөе гэж бодож байна. Манай зочин бит хоёр хоёулаа дараагийн ажлуудтай байж байгаа учраас жаага ер нь иргэн хүн бид бүхэн бас эх орныхоо бүрэн бүтэн байдалд яаж хувь нэмэр оруулах ёстой гэж чи боддог вэ? Залуу үеийнхэндээ юуг уриалах юмсан, юуг хэлэх юмсан гэж боддог вэ? Бидний оруулахаас үүрэг хариуцлага гэж байж байгаа иргэн хүний. За мэдээж одоо иргэн бүр одоо өөргөө төлөө улс эх орныхоо төлөө одоо бас зүтгий сайхан амьдрий гэсэн одоо бодолтой явдаг байх. Мэдээж одоо энэ бодлоос одоо харах өнцөг одоо ойлголт одоо энэ өөр идэг учраас одоо энийг илэрхийлэхдээ бас нэг арай одоо өөр байдлаар хүн болгон өөр байдлаар илэрхийлдэг болов гэж боддог. Тэрнээс л одоо бүгд Монгол хүмүүс учраас одоо Монгол улсын төлөө зүтгэж байгаа. Бидний хувьд бол тангар өрсөн цэргийн учраас бол одоо ямар ч тохиолдолд одоо улс эх орныхоо төлөө ам бие үл хайрлан одоо зүтгэх ийм одоо ариун тангарахтай хүмүүс. Тэгээд энэ үргэж одоо гүйцэтгэж явж байгаа. За мэдээж одоо хүн одоо өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө ингээд одоо юуны төрөнд одоо амьдралын одоо энэ бүхэл одоо саад бэрхшээлийг даван туулаад одоо тодорхой хэмжээгээр одоо хүн болгон л амьдарч байгаа. Бүгд л одоо хамтдаа л одоо нэг санаа бодолтой л одоо Монгол одоо гэдэг энэ сайхан одоо улсаараа бахархаад, түүх соёлоороо бахархаад, Монгол ахуй зан жаншлаа одоо үр хөвгтөө өвлүүлж одоо сургаж одоо энэ Монгол хүний онцлогийг л одоо цааш нь уламжлуулж одоо ингэж үлдээх систем болов гэж боддог.
Дээж дэлхийн улс бүр дэлхийн одоо хүн бүр Герман хүний нэг ойлголт, Монгол хүний ойлголт, Америк хүний ойлголт гэдэг ингээд хийж байгаа. Тэгэл одоо монголчууд маань бол одоо яг үндсэн нь бол одоо нүүдлийн соёл иргэншилтэй. За сүүлийн үед одоо энэ хотчих одоо суурин амьдралт одоо шилжих гэсэн ийм одоо үед явж байна. Тэгэхээр одоо энэ үед одоо хамгийн гол юм одоо энэ Монгол ёс, зан заншил, түүх соёлоо л одоо сайн суралцаж үр хөвгтдээ сайн уламжлуулж өгөөсэй л гэж бодож явдаг. За маш их баярлалаа. Их сайхан бодол байна. Тэгээ манай өнөөдрийн маань зочин их сайхан зочин байлаа гэж би бодож байна. Энэ ороо босгоо цагт бас эх орноо хамгаалаад байж байгаа. Эх орныхоо бүрэн бүтэн байдалд анхаарал өдөр шөнөгүй санаа тавиад байж байгаа ийм сайхан Монгол улсын цэвсэг хүчний офицер хурандаа хүн байлаа. Тэгээд жагаадаа маш их баярлалаа. Бас нэг ийм үг үйдیں۔ Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй гэдэг үг үйдэг. Би жагааг бол ер нь ингэж бодож явдаг. Тухайн үед танилцж байхад ч гэсэн ер нь их юм шударга, хүнлэг ийм залуу санагдчихсэн. Тэгээд өнөөдрийн ийм байр суурин дээр хэлцийн ахлагч болоод, хэлцийн захирал болоод үүрэг хариуцлага хүлээгээд ажиллаж байгаад нь би маш их баяртай байгаа. Тэгээд манай бидний урилгыг хүлээж аваад ярилцсанд жагаадаа маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье, амьдрал нь хамгийн сайхан бүхнийг хүсье. Маш их баярлалаа жагаа. Цэндээдээ бас ингээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцож одоо бас Монгол Улсын зэвсэгчний офицерын хувьд одоо бас юу бодож явдгийг, хөв хүний хувьд бас юу бодож явдгийг тэгээ мэдээж бас Герман улс одоо суралцсан талаар за үр гүйцэтгэж явж байгаа үед тохиолдсон зүйлсийн талаар одоо ингэж бас энэ сонсож олон одоо ярих одоо боломж олгосонд одоо нэвтрүүлэгтээ урьж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд чиний одоо цаашдын одоо энэ сурвалжлагын ажил одоо энэ одоо дэлхийгээр таган сурсан одоо энэ Монгол ахын дүүст одоо энэ хэл мэдээлэлээр дамжуулж одоо ингээд сурчлах одоо таниулах ажилд нь одоо амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Эрхэм сонсогч та бүхэндээ бас амралтын өдрүүдээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй гэж хүсээд дараагийн дугаар болтол баярлалаа. Баяртай сонсогчдоо.